Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийнхөө хичээлээр IELTS-ийн уншлагын дасгалыг хэрхэн хийх талаар хичээл орох болно. За IELTS-ийн шалгалт нь бэлдэж байгаа нөхцөлд Cambridge-ийн номнуудаас бэлдүүлэх зүгээр байдаг. Яагаад вэ гэхээр нөгөө формат нь адилхан байдаг учраас бэлтгэхэд илүү дөхөм санагддаг байгаа. За энэ та бүхэндээ харуулж байгаа ном бол IELTS-ийн Cambridge-ийн 12 дугаар ном байна. За энэхүү 12 дугаар номны уншлагын дасгалыг хамтдаа хэдвүлээ ажиллацгаая. IELTS-ийн reading нь болохоор 3 төрлийн reading-ууд орж ирдэг. За хамгийн эхнийх нь болохоор арай амархан, дараагийнх нь бага зэргийн академик үгүүд нэмэгдсэн ч байт юм уу те, эсвэл нөгөө өгцөн сэдвийн хувьд өөр сэдвүүд байж болно гэсэн үг. Тэгээ IELTS-ийн reading-ийн сэдвүүд болохоор жишээлх юм бол сэтгэл судлал, байгаль орчин, эсвэл янз бүрийн сэдвүүд ерөөсөө байж болно гэсэн үг. Тэдгээр сэдвүүдийг болохоор ямар нэгэн сэтгүүлээс авсан текстүүд байдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд болохоор хэдүүлээ эхэнд нь ямархуу асуулт өгсөн байгаа вэ гэдгийг нь харах хэрэгтэй. За нийт 60 минут 3 текстээр ажиллахаар өгөгддөг байгаа. За хамгийн түгээмэл орж ирдэг асуултын төрөл бол true false not given гэдэг асуултын төрөл байна. За хүмүүс болохоор IELTS-ийн reading-ийг болохоор янз бүрийн аргаар хийдэг. Зарим хүмүүс болохоор эхэнд нь текстээ бүгднийг нь уншчаад дараа нь асуултаа хийдэг бол зарим хүмүүс болохоор асуултаа уншчаад хариултаа хаах зарчмаар хийдэг байгаа. За миний санал болгох арга бол эхэнд нь асуултаа уншаад хариулт руугаа явах зарчмаар хийх нь илүү дөхөм гэдэг зүйлийг санал болгомоор байна. Хамгийн ихэнд болохоор энэ өгүүлбэрээ уншиж ойлгох ёстой. Тэгэхгүй бол тухайн өгүүлбэр гараад тэр маань true false not given-ий бурууг дугуйлах магадлалтай учраас хамгийн ихэнд өгүүлбэрээ уншиж ойлгох ёстой. За хамгийн түрүүнд энэ өгүүлбэрийг хамтдаа орчуулцгаая. За cork зарцмууд маань байдаг гэж байна тий. За юутай байдаг вэ гэхээр хамгийн зузаан хальстай байдаг. Бусад амьд моднуудаас илүү хамгийн зузаан хальстай байдаг гэсэн утгатай өгүүлбэр байна гэсэн үг. За эхнээс нь уншнаа. Энийг cork гэдэг сэдв байна тий. За cork маань thick bark гэж байна тий. Thick bark of the cork oak tree is remarkable material. За энэ дээр болохоор cork зарцмуудны зузаан хальс нь бол гайхалтай материал гэж байна. Тэнгүүд энэ дээр болохоор ямар нэгэн текст гэсэн утга санаа байхгүй. Гэхдээ дараагийн өгүүлбэрийг шалгацгаая. It's tough, elastic, buoyant, fire resistant гэдээ явж байна. Тэнгүүд энэ маань болохоор юм хатуу төлөвтэй, тэгээд уян хатаан, тэгээ ингээ хөвч гарч ирдэг, галт эсвэртэй гэх мэтчлээ шин чанаруудыг дурдсан. Тэрнээс иш бол ямар нэгэн тэр модноос амьд моднуудаас илүү гэсэн утга энэ өгүүлбэр дээр байхгүй байна гэсэн. За тэгэхээр буцаж энэ рүүгээ очиод true false not given-ийн алийг нь сонгох вэ гэхээр true гэх юм бол биш болчихж байна тий. False гэвэл энэ утга санаа тэрэн дээр байхгүй байгаа, зөрөхгүй байгаа учраас энэ маань not given болчихж байна гэсэн үг. Яагаад тэгэхээр any living tree буюу бусад амьд моднуудтай харьцуулахад гэсэн утга санаа энэ өгүүлбэр дээр байхгүй байгаа учраас та бүхэн not given гэдэг хариултыг сонгох хэрэгтэй болох нэ. За дараагийн асуултыг хамтаа харцгаая. За шинжлэх ухаанчид хөгжүүлсэн synthetic cork-ийг хөгжүүлсэн natural cork-тэй ижилхэн cellular structure болохоор synthetic cork-ийг хөгжүүлсэн гэсэн өгүүлбэр байна тийм үү. За энэчнээс болохоор keyword-үүд нь альва ихлээрээ synthetic cork, эсвэл natural cork, cellular structure гэдэг ч юм уу те. Энэ содон үгнүүд нь болчихж байна гэсэн үг байхгүй юу. За өгүүлбэрээ уншиж ойлголоо. Ахаад энэ дээр зогссон шүү дээ тий. Wide range of purposes гэдэг дээр зогссон гэсэн. True false not given-ийн дараал нь ингээд доороос ордог байхгүй. Тэрнээс иш бол гинт үжис та энийг ажиллаж эхлэх ч юм уу ингэж ажиллаж болохгүй. За энэ дээр зогссон бол яг тэр доороос явах хэрэгтэй гэсэн. За энэчнээс нь уншлаа. Энэ дээр болохоор scanning гэдэг скил маань хэрэгтэй болчихж байгаа. За энэчнээс нь уншлаа. Sarcophagi, Greek Romans гэж байна. За энэ дээр бол ямар нэгэн хөгжүүлсэн гэсэн утга санаа байхгүй. Тэгэхээр доош нь явъя.
уншихгүй л гэж уншаа явж байтлаа энэ дээр ирлээ. За developed гэж байна те. Developed гэдгээс энэ replicating хүртэл энэ өгүүлбэрийг уншиж ойлгох нь гэсэн. Энэ өгүүлбэрийг уншиж ойлгохгүй бол за энэ гарч ийна за энэ cellular structure энэ төргээ гарчж ийн гэд тэрийг болохоор буудаж тавьж юусоо болохгүй. Тэгэхээр энэ өгүүлбэрийг аягүй сайн уншиж ойлгоод доотлих true was not given and given-ий аль нь вэ гэдгийг сонгох хэрэгтэй болчихж байна гэсэн. За тэгэнгүүт энэ дээр болохоор тэр технологи нь хизээч амжилтанд хүрээгүй гэж байгаа байхгүй. Энэ дээр ингээд дурдж ийснэ тэр технологи нь хизээч амжилтанд хүрээгүй гэдэг. Хизээч гэдэг үг ороод ирсэн байна гэсэн. Энэ дээр болохоор шинжлэх ухаанчид хөгжүүлсэн гэдэг утгаснаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр маань яагаад энэ вэ гэхэлэр зөрүүд юм тийм үү. Тэгэхээр энэ маань false болчихж байна гэсэн үг байна. За дараагийнх нь хамтаа уншицгаая. За individual cork oak trees must be left for 25 years between first and second harvest гэж байна. Тэгвэл эхний болон хоёрдугаар ургацынхаа хооронд cork царц мод болгонууд нь 25 жилийг зарцуулагдах ёстой гэдэг өгүүлбэр байна тийм үү. За энэчнээс keyword-ууд нь юу вэ гэхлээрээ harvest in 25 years гэдэг үгнүүд нь байна гэсэн. За тэгэнгүүтээ саяын энэ хэсэг дээр зогссон тийм үү энэ replicating гэдэг хэсэг дээр за энэчнээсээ эхлээд уншина гэсэн. За уншиж явж байгаад энэ дээр нөгөө harvest одоо он жилүүдтэй өгүүлбэр энэ төр байх юм бол тэр өгүүлбэр дээрээ зогсоод тухайн өгүүлбэрийг уншиж ойлгох хэрэгтэй болчих чинь тийм. За энэ дээр ямар нэгэн harvest энэ төр гэсэн утгаас нь алга дээш нэг яваа гүйдэлгээд scanning-аар зя тэр энэ дээр бас байхгүй. За тийш орлоо. За гэж явж исэн чинь from гэдгээс энэ individual tree хүртэл одоо унших хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө 25 years гэдэг өгүүлбэр чинь энэ дээр байна гэсэн. За тэгэхээр энэ өгүүлбэрийг уншиж ойлгох юм бол cork-ийн одоо зулцган мод гэсэн үг байхгүй. Зулцган модны тариалал таас төв гэсэн үг байна тий. Төв эхний ургац үртлээ 25 жилийг авдгаа гэсэн өгүүлбэр байна гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор зулцган модноос анхныхаа ургац үртэл 25 жилийг авдаг гэсэн өгүүлбэр байгаа байхгүй. Тэгсэн чинь доотлын асуулт чи өөрөө эхний болон хоёрдугаар ургацын хооронд 25 жилийг авдаг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр маань зөрүүд байгаа учраас энэ маань false гэдэг хариулт нь зөв болчихж байна гэсэн үг байна. Яагаад тэгэхээр эхний болон хоёрдугаар ургац гэж дээр дуртаагүй зүгээр зулцган модноос анхныхаа ургац хүртлээ гэж дурдсан байгаа учраас энэ маань false болчихж байгаа буюу зөрчиж байна гэсэн санаа. За дараагийн өгүүлбэрийг уншицгаая. Cork bark should be stripped in dry atmospheric conditions гэж энэ. Тэгэхээр cork-ийн халсан болохоор хуурай цагаан агарын нөхцөлд халслагдах хэрэгтэй гэж байна тийм. За эхний өгүүлбэрийг уншиж ойлгоно. За энэчээс keyword нь юу вэ гэхээр stripped тийм үү? Хаслагдах хэрэгтэй. Should be stripped гэхээр хаслуулагдах хэрэгтэй гэсэн утга байна тийм. За тэгээ хуурай цаг агарын нөхцөл. За энэчнээсээ ирлээ. За энэ дээр зогссон шүү дээ 25 жилээ гээд. За individual tree. За тэгээд энэчнээс уншлаа top quality cork ингэж уншаа явжсэн чинь strip гэдэг үг чинь энд гараад ирсэн тий. Тэнгүүд энэ өгүүлбэрийг ойлгоно гэсэн үг тий. За хэдүүлээ хамтдаа орчуулцгаая. Хэрвээ хальсан тий юу одоо хүүтэн өдөр хуулагдах юм бол эсвэл агаар нь чихтэй өдөр хуулагдах юм бол мод маань аюулд орно гэж байгаа байхгүй. За тэгэхээр чихтэй болон хүүтэн өдөр хэрвээ хуулагдах юм бол тэр нь аюулд орох гэднэ гэсэн үг. Буцаж энэ рүүгээ ирлээ хуурай цаг агарын нөхцөлд халслагдах хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр энийг ингээд харангуут энэ дээр ер нь ямар нэгэн дээр санаа алга бодлого гэдэг хариултыг ер нь сонгох гээд байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань болохоор true болчихж байгаа. Яагаад тэгэхээр эн чинь ингээд хүүтэн чихтэй нөхцөлд аюулд орох гээд байгаа юм чинь хуурай цаг агарын нөхцөлд хаслагдах хэрэгтэй гэдэгтэй одоо санаа нэг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань true болчихж байна гэсэн. Чихтэй одоо нөхцөл тэрийг хуульж авч болохгүй гэсэн утга. Тэгээд тэр маань болохоор юу гэсэн үг вэ гэхээр хуурай цаг агарын нөхцөлд хаслагдах хэрэгтэй гэсэн санаагаад байгаа байхгүй. За тэгэхээр энэ маань болохоор true болчихж байна гэсэн үг шүү. За дараагийнх нь болохоор only way to remove the bark from the cork oak trees by hand гэж байна те. За cork-ийн царч модноос хальсыг нь салгах ганцхан арга зам бол гараараа гэж шүү дээ. За энэ чинь болохоор by hand, за remove the bark.
гэх мэтчлэн keyword-үүд нэ гэсэн үг. Энийг асуултаа ойлгохгүй бол дээшээ хариулга очихоор ойлгоход бас төвөгтэй болчиход байна гэсэн үг шүү дээ. За энэ дээр damage дээр зогссон. Доош нь явна гэсэн үг. За cork harvesting is specialized professional mechanical гэдгээс эхэлж байна те. No mechanical means stripping cork has been invented. За тиймээс энэхүү энэ ажил нь болохоор өндөр ур чадвартай ажилчдын багуудаар хийлгэгддэг гэсэн үг байна те. Хийлгэгддэг. За ямар нэгэн коркийн хальсыг хуулах механик зүйл бүтээгдэггүй. Тиймээс энэхүү ажил нь болохоор өндөр ур чадвартай багуудаар хийгддэг. За тэгэнгүүтээ энэ нь болохоор эхэнд нь болохоор тэд нар болохоор нөгөө sharp axes гэдэг маань болохоор хурц сүхийг ашиглаад гэж байгаа байхгүй. Тэр сүхийг юугаараа барина гэсэн үг ээ, гараараа барина гэсэн үг шүү дээ. За ямар нэгэн механик зүйл бүтээгдэг үү гэдэг энэ хоёр санаа байгаад байгаа учраас энэ маань болохоор true болчихж байна гэсэн үг байна. За тэгэхээр true false not given гэдэг асуултын төрөл болохоор яг дараа талаараа орж ирдэг. Тэгээд ихэнд нь асуултаа уншиж ойлгоод хариулт руугаа явж хийх юм бол маш зөв хийж болох боломжтой байгаа. Тэрнээс биш бол за нэг иймэрхүү санаа байна да гэд тэгэнгүүт тэр маань болохоор жоохон буруу байгаад байгаа учраас тухайн өгсөн үг өгүүлбэрийг маш сайн тогтож уншаарай гэж та бүхэндээ зөвлөё. За тэгээд өнөөдрийн хичээлийг маань үзсэнд маш их баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.